Монгол чулуу ямар ч тохиолдолд барьцил чулуунаас илүү худлаа солиороод байдаг. Худлаа байхгүй юу? Монгол чулуу барьцил чулуунаас илүү ч байна, дутуу ч байна. Барьцил чулуу Монгол чулуунаас хэд дахин илүү ч байна, бас хэд дахин дутуу ч байна. Чулуу бол чулуу. Тэн дээр стандарт л гэж байна. Энэ дэлхий дээр хамгийн үнэтэй хөөрг бол миний аавын хөөрг. Тэр хог байна уу? Сайн байна уу? Муу байна уу? Үл хамааран. Миний аавын хөөрг бол энэ дэлхий дээр хамгийн үнэтэй хөөрг гэж. Би чинь 2004 оноос 2008 онд их сургууль төгсөөд нэг хэсэг бидний жоохон байх үеийн мөрөөдөл юу байсан гэхээр одоо улс төр нийгмийн зүтгэлтэн гэж би явдаг байсан. Одоо улс төрд гараад их мондөг хүн болчихно. Хурдан баяж чинь эдэргээд гэж боддог байлаа л да. Бодит тухайн үед тэгж л боддог байсан. Тэгээд яг 2009 оны сүүлээр би нам дагаад ер нь дэмий юм байна. Залуучуудын улс төрд хэрэггүй юм байна. Юу ч чадахгүй жиж өөрийнхөө амьдралыг шийдэж чадахгүй ч улс төрөөр яах юм гээд. Ерөнхийдөө тэгээд нам давж баахангүй жоод ерөнхийдөө хошиглүүлээ. Тэгээ ер нь гарсан. Тэгээд 2009 онд Улаанбаатарт анх орж ирж ялаа. 9 сарын 28-нд орж ирж ирсэн. Тухайн үедээ би ээжээс ямар ч мөнгө байхгүй, ээжээс нь 30 мянган төгрөг аваад өмнө говьас Улаанбаатарт ирэхдээ 20 мянган төгрөгийн замын зардалтай фургоноор тэгээд 5 мянгаар нь дунд говь дээр зогсож хоол идээд 5 мянган төгрөгтэй Улаанбаатарт наран туул дээр бууж ялаа. Хамгийн тэгээд одоо амьдралын их талаад ерөнхийдөө тэгж орж байгаа. Ороо нэлээд сэрүүх ороо байсан. Тэгэхэд манай эхнэр наран туул дээр ээжтэй ингэж анх танилцж энэ одоо амьдрал анх тэгж эхэлж байсан. Тэгэд одоо түүнээс хойш 2009 оноос өнөөдөр 21 он гэж бодохдоо нийтдээ нэг 12 жил болж л дээ. 12 жилийн хугацаанд би өөрөө гэж хөдөлмөрлөж яг өнөөдрийг хүртэл явж байна. Тус хугацаанд бол би анх энэ хөрг хийгээл эхэлж байгаа шүү дээ. Одоо 10 оноос ингээл хөрг хийгээд эхлээл сураал ингээд явж хаад жилийн нэг 365 хоног байдгаас нэг жилийн дараа тооцож үзэхэд 30 гаруй хоног гэртээ очсон мэт. Ажил гэр хоёр ойрхолтой. Гэхдээ нөгөө ажил дээр эхлээд би чинь энэ хөөрөг чинь тийм амар сурчдаг ажил биш хөөрөг хийхэд. Тэгээд сурахад хамаг их цагаан зарцуулж ирсэн. Ямар сандаа манай найзын эхнэр нь асууж ирсэн. Чи хизээ унтдаг юм бэ гэдэг. Тэр нь яасан гэхээр би манай найзын эхнэр нь өглөө ажилдаа явахдаа намайг хардаг. Би гадаа урланд ажиллаа хийгээ сууж идэг. Орой ажилласаа буугаад ирэхэд нь ажиллаа хийгээ сууж идэг. Шөнө унтахад нь ажиллаа хийгээ сууж идэг. Унтад өглөө босоход нь ажиллаа хийгээ сууж идэг. Тэгээ маань гайхчихгүй. Чи ер нь хэдийн унтдیں۔ Байнга ингэ сууж их юм. Тэгэд нь хамгийн өглөө ажилдаа явахад нь унтчихдаг байхгүй. Унтчихна. Орой ирэхэд нь босцсон ажиллаа хийгээ сууж байна. Тэгэл унтахад нь ажиллаа хийж байна. Өглөө босоход нь ажиллаа хийж байна. Яг хөө энэ хөөрөг чулууг ингээд нэгдүгürt яагаад ингэж ажилдаг байсан гэхээр өөрөө амьдралаа бас өөрөө юу чгүй учраас амьдралаа босгохын төлөө ингээд ямар ч цагийн алдалт байхгүйгээр ингэж хичээж сурж ирсэн. Тэгээд дээрэс нь миний нөгөө хобби айгүй сонирхолтой энийг хийхэд маш их хобби хүн одоо ингэ бодож байхад хүн хоббигоо төгс хөгжүүлж чадах юм бол өөрөө амжилтанд хүрдэг юм байна. Одоо бид гэж бод. Гэтэл түүнээс хойш хугацаанд би нэг 30 гаруй хүмүүсийг яг энэ хөөрөг чулуун урлалын салбарт анхан шатнаас нь ингээд сургаад одоо тэр улсууд бол насан туршийнхаа хоолыг залгуулах хэмжээний болцсон. Тусдаа урлан байгуулад одоо манайхтай өрсөлдөө хийж байгаа. Бусад энэ хөөрөг чулууны салбаруудад өрсөлдөөд нийгэмд нэлээд танигдсан. Нөгөө 30 гаруй улсууд чинь доороо дахиад одоо туслахууд бий болгоцсон. Тэгээд нэг туслахын ард нэг гэр бүл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингэ бас нийгэмдээ тодорхой хэмжээний одоо хөдөлмөрийн хүчийг бий болгоцсон. Байж гад их баяртай байдаг. Намайг жоохон байхад 80-д онд 90-д онд ингээд намайг жоохон байхад бидний нөгөө өвөг дээдсүүд айгүй одооны ахмад улсуудаас илүү гоё байсан байхгүй. Айгүй тэг хүнлэг хүнтэй маш гоё сайхан харцдаг улсууд байсан. Одоо миний төсөөллөөр тухайн манай нутгийн хөгшчүүл хүнтэй ингээд дандаа хөөрөг зөрүүлдэг. Айгүй гоё сайхан мэхийн ёсолдог. Настай хүн хэрнээ өөр ингэж мэхийж өгдөг хөөргийг тийм ээ. Нэг гар дээр нь тосоод нөгөө гараараа түшээд ингэ айгүй гоё санагддаг байсан байхгүй. Нөх гоё тийм настай улсууд.
тухайн үед ингээд ямар гоё юм бэ л гэж боддог. Бүр би багаасаа хөөргөн айгу дуртай хөхтэйсэн байхгүй. Хүн ингээд гоё хөөргөлөхөр ямар гоё юм бэ гэд. Ямар чулуу гэдгийг ч мэдэхгүй. Тэгтэл тэр өөрөө намайг одоо ингээд харж хаад хүүхдийг ч юм уу ингээд хүмүүжүүлэх одоо нэгсэнтэй биеийн хилэмжээр бусдыг хүндлэх тэр хүндлэл илэрхийл биеийн хилэмж нь өөрөө тийм айгуу тийм миний дурсамжинд төгс байсан баг. Тэгээд манай өмнө говьч өөрөө нөгөө одоо хөөрг хийдэг гэх юм уу чулууны соёл айгүй ихтэй. Яг тэгэхээр нөгөө хятадтай хил залгаа тэгээ хятадын чулууны наймаач тэхэрдэг. Тэгээ одоо манай өмнө говьт бол чулуу мэдхгүй хүн айгүй ховор. Хөөрг мэдхгүй хүн айгүй ховор. Асар том соёлтой. Бусад аймагуудаас ялгаатай. Тэгэд илүү нийгэм одоо нутаг орны байдал ч юм уу нөлөөлсөн бахал та багын хүмүүжил гэдэг чинь. Эр хүнийг хад чулуу шиг гэдэг. Одоо бид нар ингээд ойлгохдоо дүлий дүмп жим маанаг жим шиг ойлгоод байдаг байхгүй юу? Угтаан бол хүн төрлөختөн дэлхийн бүх энэ хүний соёлт ертөнцийн ингээд устдаад өгөө болоход болсноос хойш 60 сая жилийн дараа зөвхөн чулуун соёл үлдэнэ гэж байна. Юу гэсэн үг гэхээр чулуу хизэж өөрчлөгддөггүй гэсэн үг байхгүй. Эр хүнийг зөөрлөхдөө чулуу шиг бай гэдэг нь хизэж битээ өөрчлөгдөх гэсэн. Мөнгөтэй болно, мөнгөгүй болно, баян ядарч зүдэрнүү үл хамааран. Өөрчлөгдөж болохгүй цорын ганц бодгоол бол эр хүн шүү. Эр хүн өөрчлөгдөхгүй бол эхнэр өөрчлөгдөхгүй, гэр бүл өөрчлөгдөхгүй тийм ээ. Энэ амьдралын философиг зүгээр хаан чулуугаар хардсан хэлсэн баг. Чулуу бол хаглаад бутлаа. Одоо жишээ нь мод ингээд хөр хийж хад чулуу хагараад унлаа штэ. Эмтэрлээ, сэтэрчлээ тийм ээ. Модоор хийжвэл зүүгээд нагаад өнгөлөөд лактаад ижлэхэн болчихно. Юу ч мэдэхгүй. Шахаад буцаал яг анх байсан шиг ингээд ижил болгож. Чулуу бол тэгж болдог. Цорын ганц нэгдэл. Жишээ нь алтан ингээд тэтэмч байд юм уу, бөгж байдаг ч юм уу те. Жохон гулзаачлаа, урагдчихлаа те. Буцаа хайлуулаад яг анхных шиг нь болгочихно. Чулуу болохгүй. Чулуу бол хамгийн нарийн ур чадвар шаарддаг мэрэгжил. Хөргийг хоёр янзаар үнэлж байгаа. Нэг нь үнэлшгүй үнц нь, нэг нь одоо валютын үн гэдэг хоёр янзаар. Мэдээж валютын үнэлгээр ярих юм бол хагас эрдэнийн болон эрдэнийн чулуунуудаар хийсэн хөөргөнүүд бол хамгийн өндөр үнэтэй. Жишээ мэдээж одоо чулууныхаа дистараллаар явчихна тийм ээ. Хаш песо өөр одоо юу гэдгийг халтар маань тий ингээд дахин давтагдчихгүй өрмөц чамин тансаг байгалийн өгөгдлүүд эдгээр өөрөө бол маш үн цэнтэй байгаад явчихна. Өчигдөр надаас нэг хүн асууж байна. Энэ дэлхий дээр чи хамгийн үнэтэй хөргийг мэдэх үү гэж. Тэгэхээр би бодохгүй. Хаш песо гэдэг ч юм ондоо ингээд бодоо явчлаа л да. Тэгсэн чинь би тайлбарлаж чадахгүйсэн. Тэгсэн яг тайлбарлаж хэлсэн. Энэ дэлхий дээр хамгийн үнэтэй хөрөг бол миний аавын хөрөг. Тэр хог байна уу? Сайн байна уу? Муу байна уу? Үл хамааран. Миний аавын хөрөг бол энэ дэлхий дээр хамгийн үнэтэй хөрөг гэж. Тэр хөрөг гэдэг зүйл өөрөө ийм агуу их ач холбогдолтой үр хойчд удам содарт эцгийн энерги шингэсэн буйны сав гэдэг ийм агуу философиг дагуулж идэг. Бид нар өнөөдөр энэ 200 жил 300 жилийн өмнө Монголын соёл болж орж ирсэн гэж тийм үү. Гэтэл хятадаар дамжиж орж ирсэн байдаг байхгүй юу? Одоо манж үндэстнээр дамжиж орж ирсэн. Монголд дамжиж шүү. Гэлээгээд манжийн соёл гэсэн үг биш байхгүй юу? Өнөөдөр хөөргийг энэ мэдлэг хөндлөх ёсны дээд хэлбэр болгоод хэрэгжилж байгаа ямар ард түмэн баг? Байхгүй шүү дээ. Монголоос ондоо байхгүй байхгүй. Тэгэхээр нэг асуудал байна. Ямар асуудал гэхээр өөрөө соёлын тухай асуудал. Тэгээд дээрэс нь монгол бичгээр бичдэг байх үед энэ чулуун сав буюу энэ хөөрг гэдэг зүйл орж ирсэн. Монголын соёл болж орж ирсэн. Тэгэхээр монгол бичгээр бичгтээ хөхүүр гэж бичдэг. Хөхүүр гэж бичдэг. Хөхүүр нь өөрөө адууны айраг хураах сав. Товчхондоо адууны буян хураах савыг хөхүүр гэжээ. Яг энэ чулуун савыг хөхүүр гэж нэрлсэн тэгвэл эцгийн буян хураах сав байхгүй. 30 сая жил байгаль дээр оршин байсан энэ ман гэдэг чулуугаар хөөрг хийсэн бол энэ өөрөө 30 сая жил байгалийн энергийн хоригдлыг бий болгоцсон байна тийм үү? Хүн өөрөө ауратай, энергитэй. Тэгэхээр энэ хүний энерги, чулууны энерги хоёр харилцан уруул явж штэ. Тэгэхээр энэ өөрөө үр хойчод өвлөгдөхтэй миний өвгд эцсийн энергийг
хамтдгаад миний энергитэй удам хойжд өвлөгдөнө гэсэн үг байна. Энэ нэгсэндээ буян урах сав цоорхой нөхөөстэй цавтай байж болдог байхгүй. Буян тогтохгүй гэж. Хагархай савнд ус тогтдоггүйтэй ижилхэн буян тогтохгүй гэж үздэг байхгүй. Үн цэний тухайд бол одоо хүн болгон чулуу сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр манайх бол ийм удам дүлдэх зүйлийг нөхөөстэй цавтай хийж болохгүй. Манайхаас түүхэндээ юм гарч байгаа. Одоо гадаад дотоодоос Америкаас, Францаас, Солонгосоос хүмүүс худалдаал за ариун болдоо чамаас хөөрг авъя гэхэд би тийм муу хөөрг явуулж болохгүй байхгүй. Эд байлгийн ингээд шунал дээр биш хүний энэ бол миний одоо гараас авсан хүн өдөр болгон гартаа нандинаж энэ удамдаа үлдэх энерги шингээж удамдаа үлдэх үн цэнийг бодож хийх хэрэгтэй. Тэгэх юм бол чанартай юм гардаг. Ашиг бол тэртээ тэргүй би танд чанартай мэгээд өгсөн тохиолдолд эргээд ашиг нэрнэ. Хөөрг гэдэг чинь өөрөө зөвхөн ариун болд ганцаараа хийждэг гэдэг биш л дээ. Яагаад тэгэхээр би бол анх нөгөөс бүх одоо би шавнартаа гэд хамт хийдэг улсуудаа гэд анх зааж өгч байсны хувьд бол ингэж бүгдээр миний шоколад явдаг боловч манай нэг залууг докторийн ухтыг нэг нь өнгөлдөг, нэг нь зүсдэг ч юм аа тийм ээ. Гэт дамжлагаар би өөрөө гадна гүйцэтгэл гэдэг ч юм аа хүнд харагдах байдал стандартуудыг өөрөө ингэж хангаж өгдөг ч байх жишээ нь. Ингээд ерөнхийдөө багийн системээр одоо таны гарт очиж байгаа хөөрг бол багийн системээр очдог. Гэвч одоо нөгөө үүрэг хариуцлага нь ариун болдын нэр дээр алдвал ариун болд алдна, онол ариун болд онно. Ерөнхийдөө тийм байдаг болохоор бүх үүрэг хариуцлагыг одоо миний нэр дээр явдаг. Залуучуудыг залах уу, ажиллах уу гэж яриад байдаг байхгүй юу? Ажил хийхээ болцсон. Үгүй байхгүй юу? Үгүй. Манай залуучууд Солонгост ч юм уу, Хятадд ч юм уу гадаад очиод морин нохой шиг ажиллаад байгаа нь. Яг тэгэхээр сарын сая төгрөгийн хэрэглээг нь цалингийн өгөөд цаана хуримтлал үүсэх хэмжээний нэмэгдэл цалин өгöd байгаа. Тэгээ ажиллаад байгаа. Тэгэхээр миний энэ хөөрг энэ зүйл бол жишээ нь одоо манай ажилчин. Би 4 хүн ажилчинтай. Гэтэл миний одоо ажилчин сарда хамгийн доод нь 4 сая төгрөгийн цалин авч байна. Дээдл нь 7 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна. Эднэрийг би яадаг вөхөр хийснээр нь цалинжуулдаг. Хийснээр нь цалинжуулна гэхээр эднэр чинь одоо өндөр цалин авахын тулд сайн ажиллана. Мэдээ сайн ажиллана гэдэг бол хийснээр нь гэдэг доторжин чанар гэж явж байгаа. Одоо энэ нийгмийн зүтгэлтэнгүүд бас энийг ярьдгүй байхгүй. Энийг ярихгүй. Барилга дээр зомжингаа ажилуулад цалингийн чинь намар бөөнд нөгнөгээд зомжингаа ажилуулангууд намар цалинг нь мөрчдөг. Хэн барилга дээр иргэжил ажиллах юм? Хэн ч ажиллахгүй байхгүй. Тэнгүүтээ өмнөх жил нь баахан нөхдүүдийг мөрчөөд ирэх жил нь ажилд орох хүн байхгүй нэгэд гоншигноод байж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ хөөрг гэдэг зүйл өөрөө дээрээс нь маш их цаг зарцуулдаг, маш их хөдөлмөр зарцуулдаг, хүнд ажлын тоонд ордог. Чулуу гэдэг энэ нэрдмийг ингээд хийгээд энэ хөөрг гэдэг энэ өвийг хийгээд явж байгаа учраас бүр хэдэн зуун жилийн дараа судлагдах юм болоо судалж болох хэмжээний юу хийж болох вэ гэж. Тэгээ би бодож үзээд судалж үзээд энэ халтар манны энэ давтагдчихгүй мөн чанарууд бол өөрөө одоо хизээж дахин давтагддаг юм байна. Энэ дээр нь түүнийг ашиглаад энэ өөрийнхөө өргөн цонх тогтцол төр 1% брэнд загвар гэж одоо ариун болдын брэнд загвар жишээ нь би одоо энэ орсон буур энэ цагаан одоо бох тий буурын хөөс гэж ярина зарим нь бох гэж ярина бох нь бол 10 онд л доо тэгээ хөөсөс сахруулсан байдаг шүү дээ тийм ээ гэтэл энийг ингээс хэлж байгаа яг ийм цагаантай тэгээ энэ бор хул ийм өнгөтэй тэмээний өнгөтэй ийм чулууг олоход хэцүү байхгүй тэгэхээр энийг би 1% зөвхөн 1% 3 сая хүнд одоо энийг авсан нэг л хувь загвар байна. Энэ нь бол мэдээж улсын архивд бүртгэгдээд хэдэн зуун мянган жилийн дараа ч гэсэн 2021 онд ариун болд гэдэг хурлаач хийсэн байжээ гэд түүхэнд тэр бүтээл одоо 100 жилийн дараа гэхэд миний удам
бахархаж байх. Тимийн тулд би одоо энэ өөрийн гэсэн 1% загваруудыг хийж эхлээд одоо 5 6 жилийн нүүр үзэж байна. Яг мэдээж анхны хийжсэн загварууд бол төдийлөн гоё болоог байх. Одоо бол ингээл жилээс жил сайжраад явж байна. Жишээ нь тэгээ энэ одоо брэнд загвараа би ямар чулуугаар сонгох. Нэгдүгээр энэ байгалийн өвөрмөц ялгарсан өнгөтэй чулуугаар хийдэг. Заавал жишээ нь өнгөрсөн одоо манай төрийн өндөрлөг гурвууланд нь би одоо өөрийнхөө брэнд загварууд бас янз бүрийн юмнуудаас хийж өгсөн байдаг. Бас түүгээр бахархдаг. Яг гэвэл бүх атомны сонголтоор гарсан төрийн гурван өндөрлөгтөө хийж өгсөн урлаач бас ховор штэ. Энэ нөгөөлөхөд хамгийн их ашиг олдог болон мэдээж эн чинь цөөхөн гарна. Маш их хугацаа зарна. Энэ өөрөө одоо зүгээр энэ 12 жилийн одоо нэг хулгамтай жил болоосолдог штэ. Тэрийг хүртэл тооцоолж байна. Хүн энэ зохиомжийг хараад шууд нэг агуулгыг харж энэ магадгүй орсон буур юм шиг нэг талаас. Гэтэл ингээ газар сэндийчж байна тийм ээ. Үнс малтдаг штэ. Одоо хулгамд нэг жилээ алдчихад. Гэтэл 12 жилийн агууламжийг бас харуулж байна. Тэгээд энэ Монгол зураг, Монгол баримлын энэ хэтрүүлэг гэж ярьдаг. Уран сайхны хэтрүүлэг, баг зэргийн хэтрүүлэг. Энэ буурнаас ааш хараншин характер гэдэг хүн зүгээр энийг харахад орсон буур байна да гэхдээ ондоо хүн харахад энэ 12 жилийн зохиомжийн үлгэр байна гэдэг ч юм. Эннээс одоо энэ эргэгчин амьтны хүчрхэх байдлыг зоогдорд одоо юу гэдэг сав бүх юмнаас нэг гэж харсан байдлаар маш олон утга санааг харуулдаг. Жишээ нь толгойн энэ шүрэн толгойн дээр яах вэ гэхээр одоо энэ буг ингээд сөгдөөд одоо эврийн одоо өгөөч нэг ороо хэрэглүүлээч гэд ингээд гуйж байгаа. Монгол ардын домог шүү дээ үлгэр. Тэгээ усан дээр ингээд тэмээ эвэртэй одоо тэмээ буг эвэргүй буг хоёр таарад гэд нөгөө Монгол ардын үлгэр нэг хүртэл толгойн дээр нэг сэлж энэ өөрөө ингэжж утга төгөлдөр болж байгаа. Одоо чинь энэ нэг нь Монгол чулуу. Нэг нь Бразил чулуу. Энэ Монгол, энэ Бразил чулуу байхгүй юу? Одоо би бол энийг чинь мэдж байгаа. Гэхдээ дэлхий дээр хятад чулуу, Бразил чулуу, Монгол чулуу тэрэн сайн, энэ сайн гэх юм байхгүй. Жишээ нь одоо Очир Эрдэнэ буюу алмаз тийм ээ. Алмаз чулууг Оросынхан сайн уу? Өмнөд Африкийн сайн уу гэх юм байхгүй шүү дээ. Алмазан дээр зөвхөн стандарт л гэж байна. Зөвхөн стандарт. Ман дээр ч ялгаа байхгүй. Манайхан монголчуудын чулууны соёл багтайг нь далимдуулаад тарих угаагаад байдаг байхгүй. Монгол чулуу ямар ч тохиолдолд Бразил чулуунаас илүү худлаа солиороод байдаг. Худлаа байхгүй юу? Монгол чулуу Бразил чулуунаас илүү ч байна, дутуу ч байна. Бразил чулуу Монгол чулуунаас хэд дахин илүү ч байна, бас хэд дахин дутуу ч байна. Энэ дээр жинхэнэ стандарт гэж зөвхөн ганцхан юм байна. Стандартыг би маш товчхон ярих л шүү дээ. Стандарт алмаз жишээ нь ман чулуун дээр шүү дээ. Алмазаар дүгнжиж байгаа байхгүй. Алмазаар diamond, colors, karat, handmade гэх дөрвөн үзүүлэлт байгаа. Ман чулуун дээр тэрнийг шууд копитэд дүгнжиж байгаа байхгүй. Нэгдүгürt одоо энэ тунгалаг чанар гэж байгаа. Diamond нэг дэх үзүүлэлт нь тунгалагын чанар гэж. Хоёрдугаарт нь colors буюу өвөрмөц өнгө тогтцсон. Одоо энэ тунгалаг чанар гэдэг нь одоо энэ халбаг нь харагдаж байна тийм үү? Энэ тунгалаг чанар нэгээс 10 үзүүлэлт байна. Энэ хэдд нь байгаа. Жишээ нь болортой харьцуулбал тийм үү? Чүнчиг нороо буюу дүлий чулуутай харьцуулбал тунгалаг чанар нь хэд байгаа. Чинь энэ одоо эхний хоёрт орж байгаа жишээ нь. Ийм тунгалаг. Тунгалаг чанар нь нэгдүгээрт. Энэ бол стандарт. Өвөрмөц өнгө тогтоц гэдэг. Халтар манны ганцхан давуу тал нь дахин ижил заяадгүй л гол асуудал. Хүн шиг гэсэн. Хүний хурууны шиг. Энэ өвөрмөц өнгө тогтцсон дахин хизээж давтагдахгүй. Энэ бол colors. Алмазны хоёр дахь стандарт. Гуравдугаарт нь карат. Хэмжээ. Маш гоё хэрнээ хит жижигхэн байх юм бол төдийлөн үнцэнтэй биш. Дөрөвдүгээрт handmade буюу гар хийц. Энийг хүмүүс одоо компьютероор орчин үеийн технологиор хийдэг гэж боддог. Угтаа үгүй байхгүй. Бүх багжийг өөрсдөө зохиож хийдэг. Одоо сэлбэрийн хүртэл
шүдний багажаар хийж явах жишээ. Зориултын багаж гэж байхгүй. Тэгэхээр энэ бид нар энэ дөрвөн стандарт мэдээж багажаа зохиож ийн гэдэг чинь өөрөө одоо хендмейдд орно шүү дээ. Гар хийцтэй. Тэгэхээр хэр багажаа зөв тааруулж хэр гоё донжийн зөв болсноос хамаарат энэ нөгөө нэг гар хийцээ ажиллагаа. Тэгэхээр эхнээс нь хэлэхэд тунгалаг чанар, өвөрмөц өнгө тогтооц, хэмжээ хийцгээд энэ дөрвөн үзүүлэлт тус бүрдээ 10 зэрэглэлтэй байдаг байхгүй. Нийтдээ 40 зэрэглэлээс энэ хэдтэн байна гэдгийг л сонгоно. Ингэжэж үн тогтно. Бусдаар одоо над дээр ирлээ тийм үү? Би одоо нэг 5 сая гэдэг нэг хүний хөргийг шинжээд өгчээ тийм үү? Тэнгүүд одоо жанцангой дээр очингууд энэ 20 сая гэж. Орцгоон дээр пүүж авах дээр очингууд нэг хүн хэлж байна. Одоо эсвэл одоо 1 сая гэдэг ч юм уу. Бүү мэд тийм ээ. Тэгэхээр бид гуруулаа нэг л стандартыг барьдаг хэрэгтэй. Дэлхийн стандарт л нэг л байгаа. Дэлхийн хүн бүгд ойлгоно стандарт гэх юм бол. Гэтэл одоо манайхан жалга довны юм яриад Монгол чулуу сайн, хятад чулуу муу? Хятад чулуу гэж байхгүй энэ дэлхий дээр. Дэлхийн чулуу гэж. Дэлхийн анх бүрэлдэхтэй монголчуудад сайн чулуу бүтээчи, хятадуудад муу чулуу бүтээчи гэж байхгүй шүү дээ. Чулуу бол чулуу. Тэн дээр стандарт л гэж. Түүхэн хугацаанд бол анх одоо хөөр гэдэг зүйл Монголд орж ирээд соёл болоо дэлгэрхтэй. Одоо чулууны дархан, металл дархан хоёр одоо жишээ нь өмнө говийн ноён сэврэ, Хинтийн Батноров гэдэг ч юм уу, Сүхбаатар Дайрганг, тэгээ хошин одоо Дашин Намдоковын Бурайдын дархан, за энэ шиг төв халахын боржгон хийсгээд мэдээж одоо говь алтайд байгаа хүн, ховдод байгаа хүн нааш ярьж нуух хэлэхгүй тодорхой шүү дээ, тийм ээ. Дорн говийн боржгон хийцрүү өмнө говийн ноён сэврээр нуух хэлж чадахгүй. Тэгэхээр яадаг байсан тухайн үеийн мөнгөнд тэмдэгт буюу 50 мөнгө гэдэг одоо зоосон нэмдэгтүүд нь шүү дээ. Зоосон нэмдэгтүүд голдон цоолоод шууд хөргөндөд таруулж нуух хийждэг гэж. Нуух үүссэн түүх тийм. Тэгэхээр нуух бол хамгийн анх зоосон нэмдэгтээс эхэлсэн. Сүүлдээ бол ийм орчин үед бол хаасайг болт мөнгөний дархчууд байдаг болсон учраас дээр үед бол нэг их баг дунд гэдэг ерөөсөө 3-аас 4 хүн хэмжээ байдаг гэсэн бол одоо дундын хэмжээсүүд гарцсан байна. Жишээ нь одоо энэ бол энгийн алтан нуух. Нуухыг бол заавал 999 сарцаар хийдэг. Одоо нуухны хөгжил гэхэд дараа нь юм хажтай алтан нуух гэдэг дээгүүр юм ирчлээстэй. Энэ нь бол цуул алтай байдаг. Нэгэсэндээ чимэг донж нэмдэг. Дараагийнх нь бол одоо энэ давхар алтан нуух гэж одоо энэ давхар алтан нуух. Энэ бас өөрөө хөөргөнд их донж чимж өгдөг. За нуухнууд бол ингэж өөрчлөгдөж байна. За одоо энэ бол бас нэлээд тансаг зэрэглэлийн алтан нуух. За ингээд цул алтаар хийгээд алтан сүлжмэл хийгээд за энэ бол ихэнхдээ намхан шүрэн толгоонд одоо илүү тохирдог. Дээрээс нь юм гидстэй бондгор хөөргөнд илүү тохирдог баг. Жишээ нь ийм одоо хөөргнүүд голдуу хавтгай хөөргөнд ч юм уу тийм ээ. Гэхдээ энэ бол хамгийн нийтлэг одоо бүх хөөргөнд бол тохирдог байх жишээ нь. За дараагийнх нь бол энэ ийм одоо бас манайхаас ингэж гаргаж энэ шүрэн шигтгээтэй алтан нуух ингэж гарч. Одоо нэгсэндээ өнөөдөр бол энэ хөөргөний зах зээл, хөөргөний соёл бол Монголд маш өндөр түвшинд хөгжсөн. Гэхдээ үүнээс цааш газар гүг гэдэг шиг байхгүй. Цаашаа мэдээж энэ дахиад дараагийн үеийн нийгмийн сонирхол тийм ээ. Бидний дүүнрийн сонирхол илүү арт, илүү төгс болох байх. Гэхдээ бид нар хүмүүс бол одоо тулчлаа гэдэг тулааг үл дээ. Бид нар одоо чулууны эс дээр хүннүг үеийн чулуун эдлэлийг баг гайхаж штэ. Одоо энэ түүх судлаачид яаж хүннүг үе чулуугаар ийм тансаг хийж ив гэдэг. Одоо Ромын шил аяг гэж штэ тийм ээ. Хэдэн мянган жилийн өмнөх тэгсэн чинь Ромын шил аяг нь бүр одоогийн нано технологиор хийдэг шилээ. Гэтэл энэ тухайн яг энэ бол гар орчуудын тухайн нийгмийн хөгжлийн одоо нэг тийм онцлогуд байна. Онцлогуд байна. Дараа 100 жилийн дараа 50 жилийн дараа ч юм уу дахиад шал ондоол болцсон байна. Жишээ нь энэ мориу хуур гэхэд бол одоо бас манайх брэнд болгож гаргах гээд зүтгэж байна. Сүүлийн үед бол хүннүү одоо арт гэдэг зүйл бол жоохон хүчээ авч байна. Европын соёлд Монголын сонин өвөрмөц урлагийн мэдрэмжийг дэлхий одоо гайхаж төхөөмийн урлаг тий
одоо сүүлийн хард рок стайл гэж ярих бах тийм ээ. Энэ бол манай ялангуяа хүү хамтлаг одоо дахиад шинээр хамтлагууд гарч эхэлж байна. Айгүй Европ тал руу, Япон тал руу, зүүн өмнөд Аз тал руу маш их хүчтэй сонирхож байна. Гэтэл одоо энэ манайд нэг 30 сая төгрөг гарч байгаа хгүй юу? Жишээ нь. Гэтэл одоо тэнд бол нэг 11 сая доллар хгүй юу? Европт. Нэг их мөнгө биш Европтой бол. Гэтэл энийг бол манайх Европын зах зээлд гаргах гэж хийсэн. За энэ бол ийм арьсан цартай. За энэ буган хөшөөний зурагтай. Тэгээ энэ бол хадны сүг зургуудтай. Дээрэс нь одоо хүн гөрний үеийн одоо энийг нэг өвөрт гөрөөсийг оруулсан байгаа. Энэ хоёр дээр эрэм лог. Эрэм гөрөөс гэж. Нэг нь нарны бэлэгдэл, нэг нь сарны бэлэгдэл. Гэтэл энийг болвол хүннүг үеэс үүдэлтэй шүү манай Монгол гэдгийг энэ зүгээр хуурны энэ арьсан царн дээр зураад өгчөж байгаа байхгүй. Энэ буган хөшөөний соёл чинь Монгол туурхтны улбаа гарал шүү гэд энийг гаргахад өгчөж байгаа. Нэгдүгээр. Энэ бол дандаа нэг судалгаан дээр хийгдэн шүү дээ. Энэ зургийг хамаагүй зорчихгүй бас. Тэгэхээр энэ хуур гэдэг өөрөө бид нар одоо хэдэн мянган долларын хийл хөгжмийг мэдэн шүү дээ. Одоо Европын соёл тийм ээ. Гэтэ манай морин уур яхаар нэг 2000 доллар байх хэвээр. Тэ? Одоо зарим нь баг 70 мянга байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ үндэсний одоо манай Монголын барын иргэн гэж ярьдаг одоо энэ хос мотор хийсэн мэн. Хос мотор. Ийм гоё. Гоё хийж чадвал тэгээд манайх санаачилсан энийг яг би санаачилсан. Энэ цар бол ийм шолон байдаг шүү дээ. Энд дээр жоох хийлний донжиг оруулаад жоох ингэж номруулж өгье гэд. Манай одоо жишээ нь энэ модон хийдэг хүн тустай, металлын хийдэг хүн тустай, зургийн хийдэг хүн тустай чи бас багийн системээр гарч байгаа байхгүй. Тэгэд одоо энэ толгойгийн энэ чулуугийн хийдэг хүн тустай байж байгаа чинь. Ингээд энэ санаагийн нэг хүн гаргаж гих мэтлэнгээр энэ өөрөө цогц болж ич нэг бүтээгдэхүүн. Энийг одоо жишээ нь энэ үндэсний бахархал энэ морин уул монголчууд энэ хөгжим гэтэл ямар илүү уран тансаг гэдгийг одоо энэ дээр улаан шүр байж гин, хом хар байж гин, арьсан цар байж гин. Энэ дээр өөрөө уран зурагтай байж гин. Тэ металл шүрэн тоногууд ингээ байж ах жишээ нь. Тэгэхэд одоо энэ толгой зүгээр баг энэ толгойн дангаар 20 сая байхгүй. Энэ усны хаш гэдэг. Энэ болохоор бэрс зөвхөн одоо тэнгэр язгууртай хааны бэлэгдэл байхгүй хүн гүрний нэг өртөө. Одоо бэрс гэдэг нь одоогор бол ирвэс юм да. Ирвэс. Тэгээд энэ лун маягийн юм хүчрхэг тэгээд алавчтай тэнгэр язгууртай гэд цорын ганц гэж одоо энэ нэг эврийг хүннүгийн шануунаар шүтдэг байж тухайн үед одоо нэг хэрэгс юуны Египтэд хүмүүс тухайн үед одоо улс орн янз бүр хонь хүртэл, муур хүртэл шүтэн бурхан болоод амжсан байт юм лээ шүү дээ. Тэгэхэд одоо хүн гүрний үеийн шүтлэг бол нар, сар, гал тэгэхэд одоо ирвэс бол одоо мэдээж эрэмгийн даачин зоригтой, залтай бүгдийн тооцсон баг. Монголын соёл шүтэн бол харин ч чиг өөрчлөгдөөгүй олон жил тасралтгүй үргэлжилсэн тийм агуу. Тэрнийг одоо бэлгэж энэ Европын зах зээл дээр гаргахад бол зөвхөн энэ хуураар л Монголын түүхийг тэр чигээр нь итгэжж байгаа байхгүй. Боёнгийн жаргал сайхан тэгээ хэлсэн шүү дээ. Том чулуу үртэлсэн торгон дээлээ өмссөн мусаа юмнууд гэх тийм ээ. Гэтэл би жаргал сайхангууд хандаж хэлмээр байна. Яа юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ хөөрг таны мэдхгүй тэр хөөргөнд ямар их соёл явдгийг би одоо тайлбарлаж байна. Хөөрг гэдэг бол нэгдүгээр буян хураах сав юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ хөөрг одоо энэ 6 бадтай, 8 бадтай гэдэг одоо энэ хөөрг нь зэрэг дэвийг илэрхийлж байна. Дээрэс нь энэ хөөргөн дээр одоо жишээ нь энэ хавтгай хөөргөө шүү дээ. Жишээ нь хавтгай хөөргийг дээр үед лам хүн барьдаг байжээ. Лам хүн. Ийм цатгалан гэдэстэй хөөргийг ардууд барьдаг байж. Яагаад тэгэхээр лам хүн бол буянд одоо эдэнд шунахгүй, баялагч шунахгүй.
гэж хавтгай хөрөг барьдаг гэж. Энд чинь буян хураах сав шүү дээ. Энгийн ардуудад эд хөрөнгө хэрэгтэй учраас цатгалан хөрөг барьдаж. Бэлгэдлийн хувьд. Энд чинь бас ялгаатай болчихж байгаа байхгүй. Хоёрдугаарт хөөргөөр дамжиж асар их соёл төгдөг. Өнөөдөр хөөрг бол Монголын соёл. Гудамд дэвж байгаа пүрүс Японы соёл. Гэхдээ бид нар голохгүй пүрүсээ унаад байгаа шүү дээ. Бүгдээрээ нийгмээрээ. Миний өнгө өмсөж байгаа бүх хувцас Монгол дээл байсан ч гэсэн энэ хятад давгаар хийж байгаа байхгүй. Энэ тэгвэл яагаад бид нар хятадын соёл гэдэг дээл өмсөх, дээлийн материалыг өөрсдөө хийлдэ. Чадахгүй учраас хятадх гэж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр нэг том чулуу өөрчлөсөн хятадын соёл, манжийн соёл гэдэг ч юм уу те. Энэ мэдлэг хүндлэх ёсны асар том биеийн хилэмжийн соёл явж байгаа. Жишээ нь одоо ингээд тамхи аваад хүн тамхилахдаа хамрын тамхи авлаа дандаа ингээд шовтарч авдаг штэ. Энэ шовтарч авахдаа энэ өөрөө буйны сав тийм үү? Эд баялгаа хүнд шовтруулахгүй гэж халбахын үнэгүй зүйлээр хийдэг гэсэн байгаа байхгүй. Дээр үед. Яс юм уу? Одоо ган халбах. Нарийнхан ган халбах гэдэг штэ хожны хөргнүүдэд. Ядуудан биш байхгүй. Ядуудан биш. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр алт мөнгөөр хэрвээ халбах гэх юм бол үнэт эдлэлээр одоо ингээд эд баялгаа шовтруулаад байгаа нь штэ. Тэ юм гэдэг учиртай, учир нь хүртэл учиртай гэж үгүй шүү дээ. Халбагын хүртэл тэгж ийм ухаантай ард түмэн байхгүй Монголын ард түмэн. Гэтэл өнөөдөр энэ соёл, Монгол үндэсний дархлаа гэдэг зүйлийг дэмжихгүйгээр нийгмийн зүтгэлтэн байж чадахгүй байхгүй. Үндэсний дархлаа гэдэг бол маш жижигхэн зүйлээс л хүртэл эхэлдэг. Сая манай топ ухаантай гэгдэж байсан нэг гишүүн сонгуулаар одоо нэг хогийн пүүз нэг навсаасан дээл өмсөд айгүй имиж өгөө энэ өөрөө үндэсний дархлааг өдөөж өгч байгаа байхгүй. Дургуйслыг төрүүл. Тийм. Тэгэхээр үндэсний дархлаа манай нийгмийн энэ том философчид нийгмийн том зүтгэлтэнгүүд хүртэл үндэсний дархлааг масар өндөр түвшинд дээдлэх хэрэгтэй. Одоо германчууд Монголын ард түмэнд жишээ герман соёлыг сурталчилсан бол 10 $10,000 евро шүү. 10,000 евротой тэнцэх хэмжээний шагнал өгдөг жилдээ нэг удаа. Герман соёлыг Монголд одоо танилцуулсан бол шүү дээ. Танилцуулсан бол. Одоо сүүлд сонсож байгаа нь $3,000 болсон сураг байсан. Яагаад тэгэхээр хятад соёлынхоо дэлхийд одоо түгээж үйж одоо дэлхий хятадаас худалдаж авч штэ. Бид нар Солонгос киногоор кимчи үдсээр год одоо кимчигүй цовын иддэг хүн байхгүй боллоо штэ. Зүгээр соёл гэдэг бол өөрөө нийгмийн тэр чигээр нь бас эдийн засгтай хамж авч явдаг зүйл. Гэтэл жаргал сайхан Монголын эго буюу Монголын соёлыг үгүйсгээд байгаа байхгүй. Үгүйсэх. Гэтэ бас мэдэж үгүйсгэх хэрэгтэй. Мэдхгүй зүйлдээ би ярихгүй шүү. Би одоо улс төр одоо ярих юм бол одоо утгагүй болчих штэ. Гэтэл жаргал сайхан одоо ийм цаана далд утга философи агуулгадаг энэ гоё хүндлэх, мэдлэх ёсны дээд хэлбэр болсон энэ соёлын өвийг үгүйсгчээд тэгэнгүүтээ ард түмнээс та нар намайг дэмжихгүй нэ гэж болохгүй байхгүй. Үндэсний дархлааг аль болохоор та дээдлж явах хэрэгтэй байхгүй. Дээдлж явах хэрэгтэй. Тэр маш том алдаа гэж би хардаг. Нэгдүгürt хүн болж төрсний агуу хувь заяаг, дээрэс нь урлаач болсны хувь заяаг юу гэж боддгоо гэхээр иргэний бүртгэлгүйгээр түүхэнд үлдэх тийм өв хийх юмсан гэж боддог л доо. Одоо нэг өдөр иргэний бүртгэл мэдээлэл хакертуулд юм уу, шатд юм уу те эзээ нэг 100,000 жилийн дараа гэвч өнөөдөр бид нар иргэний бүртгэлд байхгүй Чингис хааныг, иргэний бүртгэлд байхгүй Сүхбаатарыг тийм ээ регистрийн дугаарыг мэдэхгүй гэвч бид нар одоо Сүхбаатарыг бүгдээр мэдж байна тийм үү. Таароо бандыг бүх эрчүүд мэдж байна тийм. Гэхдээ хэн ч регистрийн дугаар юу хийж исэн нарийн мэдэхгүй нь мэдж байна. Би зүгээр иргэний бүртгэлгүй түүхэнд үлдэх тийм бүтээл хийх гэсэн. Миний одоо ингэж хүн болгон өөрийнхөө мэрэгжилд ингээд эзэн болоод маш үлдэх үнцэнтэй юм хийвэл Монгол улс хөгжөхөд маш амархан гэж би боддог. Би одоо яг 12 жилийн хугацаанд ерөөсөө ондоо нэг ч салбар руу хувираагүй ингээд зөвхөн хөөргөж байгаа ингээд хөгжүүлээд хамгийн бол сайн бестселлер болох гол ингээд зүтгээ явж байна. Одоо манай мэрэгжил
мэрэгчлэлтний янхан гэж хэлдэг байхгүй. Юу гэсэн үг гэхээр барилга барина. Том дэрэг барина. Одоо худалдагч юм. Утас зарна. Утас засна. Юу гэдэг одоо хүний хийж болох бүх юмыг хийдэг. Надтай ижилхэн сургууль төгссөн, надтай ижилхэн цаг хугацаанд амьдэрсэн. Гэтэ тэр хүнд юу ч байхгүй. Яагаад гэхээр нэг л ялгаа. Одоо би бол одоо дээд үедээ хэлэх нь хаашаа, доод үедээ хэлэхэд одоо дүүнэртэй хэлэхэд, зөвлөж хэлэхэд нэг зүйл юм. Ялангуяа өөрийнхөө хоббигоо төгс хөгжүүлэх хэрэгтэй. Төгс. Түүнийхөө төлөө тууштай явах хэрэгтэй. Магадгүй эхний хэдэн жил ямар ч үр дүн гарахгүй байж магадгүй. Гэтэ ирээдүйд заавал үр дүн гарна. Энэ болохгүй нэхэл нэг жил ажиллаад за болиё гэж бүтэхгүй дараагийн юмыг хийгээд байж болно. Маш зүгээр бодгол хэрэгтэй. Нэг шөнө, хоёр шөнө, гурван шөнө, долоон шөнө ч хамаахгүй. Зүгээр л бодох хэрэгтэй. Ирээдүг нь дуусах цэгийг хүртэл хараад тэгээд түүнийхээ төлөө хизээч ганхахгүйгээр яг чулуу шиг хуурахгүйгээр зүтгэх хэрэгтэй. Тэгэх юм бол ирээдүйд чи амжилтанд хүрнэ. Заавал амжилтанд хүрнэ.